Өнгөрсөн намар биднийг засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө 2025 оны улсын төсөв баталчих цаг үед бол одоо эдийн засгийн нөхцөлөдийн талаар маш өөдрөг төсөөлөлтөөр бол тоонууд орж ирсэн. Тэр өөдрөг төсөөллөө бол бид нар бас баталсан байж байгаа. Харамсалтай нь тэр өөдрөг төсөөллүүд бол бас байж амьдрал дээр төдийлөн биелэлээ олохгүй байгаад байна. Нөхцөл байдал бол бас эрс өөрчлөгдөж байна гэсэн үг. Гэхдээ яг угаасаа л манай Монгол улсын эдийн засаг түүхийн эдийн үнийн мөчлөгөөс хамааралтай эдийн засгийн одоо бас тийм сул талтай олон жил явж ирлээ. Харамсалтай нь бол яг өнгөрсөн хугацааны түүхийн эдийн үнийн өсөлтийг бас төдийлөн бид сайн ашиглаж чадсангүй. Одоо ингээд дахиад нэг юм мөчлөгтэй золгож явах шиг байна. Тэгэхээр одоо энэ удаад бид нар бол маш ухаалаг байдлаар энэ хөгжлийн төлөвлөгөө, за төсвийн өрөөний мэдэгдэл, ер нь одоо энэ жилийнхаа төсвийг тодтогох, хэрэгжлийн төсвийг бол бас их тийм ухаалаг байдлаар батлах хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр тэр нь бол заавал тань гэсэн ч үг биш. Ер нь одоо Монгол улсын хувьд 90% хувьд юу чухал юм бэ? Энэ эх 3 жил бид нар одоо яг ямар зүйлүүд хийж хэрэгжүүлж амжих юм бэ гэдэг зүйлүүд дээр бол одоо энэ улсын хурал засгийн газар нэлээд нухацтай ярмаар санагдаад байгаа энэ завшааныг ашиглаад. За одоо нэг тусгаалсан бас хэд хэдэн тодорхой асуултууд байна. 2024 оны төсвийн тодтголыг бид энэ их хурал дөнгөж байгуулагдсан даруйдаа ээлжид босч болгохнаар хийсэн. За тэгээд тэр төсвийн тодтголд болохоор нэлээд өндөр дүнтэй тэзүүний зардлууд багтсан байсан. Тэгээ намар сайхан сайд гараа авцсан байна. Бүсийн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүдийн тэзүү зураг төсвөгээ 70 тэрбум. Үүгээр ямар тэзүүнүүд хийгдсэн бэ? Өөдөө тэмүүлэх ган татлагт гүр 28.6 тэрбум. Энэ юунд зарцуулагдсан бэ? Хөшгийн хүндийн түнэл төсөл 55.3 тэрбум. Шинэ их тойрон хурдны зам 23 тэрбум гэх мэтчлэн маш өндөр дүнтэй юм тэзүүний төсвүүд 24 оны төсвийн тодтгол тавигдсан л да. Тэгээд эдгээр нь юу болсон бэ? Энэ дээр маш тодорхой хариулт авмаар ш. За 14 мега төсөл гэдэг байгаа. Би бол түрүүн нөгөө одоо хөгжлийнхөө төлөвлөгөөг дунд хугацааны бас зорилтуудаа тодтохын тулд яг ямар төслүүдийг хэрэгжүүлэх юм бэ гэдгээ нэлээд нухацтай ярьчих гээд байгаа. Тэгээд энэ 14 мега төслийн дунд 5 толгой цахилгаан станц орсон байгаа л да. Тэгээ энэ болохоор одоо хөгжлийн төлөвлөгөөнд бол зүгээр гадаад дотоодын хөрөнгө оруулалт гээд их усрын тодорхойгүй 2.3 их найдгээ тавигдсан байж байна. Энэ юу болж байгаа вэ? Цангийн амтлын жаргал хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар 24 оны төсвийн тодтголоор яг Улаанбаатар хотод хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудтай холбоотой бэлтгэл ажлыг хангах дээр нийтдээ 7 төсөл арга хэмжээнд 258.8 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. За энэ төслүүдийн хувьд бол 24 онд яг хэрэгжиж дуусгаар батлагдсан учраас оны төгсгөлийн санхүүжилтийг бол захиалагч байгууллагын хүсэлтээр барьцаурынгийн насанд байршуулсан байгаа. За төслүүдийн яг одоогийн авсан мэдээлэлээр бол гэрээ байгуулах үйл ажиллагаанууд явагдаж байгаа. За энэ төслүүдийг бүхэлд нь нийслэлийн засаг даргын тамгын газар хэрэгжүүлж байгаа учраас яг одоо явц болон хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байхаа. За барьцаурынгийн насанд байршуулсан санхүүжилтийн үед бол энэ оны 8 сарын 30-ны дотор 100% гүйцэтгэл гарч дуусгаар байгаа. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Засаг даргын 1-р орлогч даваадлаа. За 2024 оны засгийн газрын 249 дугаар тогтоолоор тэзүүний ажил нийслэлээр 5 тэзүү явагдаж байна. Нийслэлүүд шилжиж ирсэн одоо юугаар бол нийт 42.9 тэрбум 5 тэзүү. За нэг нь болохоор Таранбааны 1-2 дугаар шугамны ажлууд тэзүүнүүд бол нийт 5.5 тэрбумаар одоо гүйцэтгэл 95% гүйцэтгэлтэй явж байна. За зам тээврийн яамны дэргэдэх шинжилгээ ухааны дэд зөвлөлөөр орсон. Эх 7 хоногт зам тээврийн яамны дэргэдэх шинжилгээ ухааны технологийн зөвлөлөөр оруулаад автоэрийн төвлөөр батлагдаад ингээд энэ сарда батлагдаад Таранбааны 1-2 дугаар шугамын тэзүү бол нийт 5.5 тэрбум ажлын гүйцэтгэл 95%-тэй явж байна. За мөн уул зуруудыг нэвтэх чадварыг сайжруулах талаар техник эдийн засал зураг төсөл боловсруулах ажил 20% гүйцэтгэлтэй гүйцэтгэж байгаа 4.5 тэрбумын төсөвтэй. Шинэ тойрог авт замын 1-р тойрог авт замын урдсан тэзүү техник эдийн засгийн үндэс боловсруулах ажил 16.9 тэрбумын үнэлгээтэй. За энэ ажил ойролцоогоор одоо 70% гүйцэтгэлтэй явж байгаа. 6 сарын 20-ны өдөр
дуусгах гэсэн урдсан юм төлгөө оргоод бол одоо тэгзүүний ажил бол үргэлжилж байгаа. Мөн Улаанбаатар хотын шинэ тойрог замын 2 дугаар тойрог замын хурдны авто замын техник эдийн засгийн үндэслэлийг бид нэр зам тээврийн яам дээр гүйцэтгэсэн ажлыг бол эрхэн шилжүүлж аваад үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Ийм явцдаа нийслэл хот дээр нийт 2.9 тэрбумаар 5 тэзүүний ажил бол гүйцэтгэж байна. Гүүр болон богдуулын тэзүүний ажлууд зам тээврийн яам дээр хэрэгжүүлж байгаа. За эрчим хүчний яамнаас санхүү хөрөнгө оруулалтын газраас хуйх цогт Жарлан гишүүний асуултад хариулъя. 5 талааны цахилгаан станц төслийн одоо нийтдээ 696 сая орчим долларын ийм төсөвтэй техник эдийн засгийн үндэслэл нь батлагдсан энэ төслийг 70% нь бол хөрөнгө оруулагч гүйцэтгэгч талаас санхүүжилттэй босгох. За 30% нь бол Эрдэнэс Монгол энэ дотоодын их усүрээс шийдвэрлэх ийм нөхцөлтэй засгийн газрын чиглэлийн дагуу 2023 онд тендер зарлагдсан. За 23 оны тендер бол зарлагдаад шалгарсан боловч энэ дээр гүйцэтгэгч тал, орсолдогч талуудаас тендерийн маргаан гарч 3 шатны шүүхээр хилцэгдээд 2024 оны 12 сард шүүхийн эцсийн шийдвэр гарч энэ нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгосноор энэ тендер шалгуулалт маань цуцлагдсан. За дахиад энэ шүүхэн шийдвэр эцлэн гарсан тул дахин тендер зарлахад 24 оны 1 сарын 1-ээс хэрэгжсэн тендерийн хуулиар түлхүүр гардуулах нөхцлөөр одоо тендер зарлахыг хязгаарлалцсан юм хууль орчин бүрдсэн. Тэгэхээр энэ төслийн одоо онцлог нь бол EPC нэмэх нь санхүүжилттэй одоо гүйцэтгэгч тал нь өөрөө 70% нь босгох ийм нөхцөлтэй тендер шалгаруулалт нэлээд том 14 мега төслийн нэг. Тэгэхээр энэ дээр бол эрх зүйн орчныг нь одоо энэ том төслүүд явуулах боломжтой болгож өөрчлөх ажлууд одоо яам болон засгийн газрын түвшинд зохион байгуулагдж байна. Ингээд 25 онд тендер шалгуулалтыг дахин зарлаж одоо хэрэгжилтийг эхлүүлэх ийм зорилттой ажиллаж байна. За 25 онд тендер зарлаад тэгээд дараа нөгөөх нь хизээ баригдаад явах юм яад ийм удаан бас ажилламааргүй байгаад байна. Тэгэхээр засгаас одоо жишээл хэрвээ эрх зүйн орчин хангалтгүй байгаад байвал хууль оруулж ирэх боломж зөндөл байлаа тий. Тэгэхээр ингэж удаан бол ажиллах бол сонирн байна. За тэр сангийн яамнаас болохоор 258.4 тэрбумын тэзүг барьцаа өрнгийн насан байршуулсан энэ гэдэг ярьчих шиг боллоо тий. Тэгэнгүүт тэрний чинь болохоор 40 гаруй л нийслэлээр байгаа юм биш тий. Тэгээ нөө босод тэр тэзүүнүүдийн үйл явц юу болж байгаа вэ? За энэ хөгжлийн төлөвлөгөөнд багтсан ялангуяа энэ нөгөө томоохон төслүүдийн тэзүүнүүд ер нь ямар шатандаа яваа вэ? Хэдэн төсөл нь яг тэзүүтэй байгаа вэ? Энтэр гэдэг дээр мэдээлэл авбараа сангийн яамнаас. Үгүй яг бүр бичгээр авъя тэхөө. Тэгээд амар сайхан сайдаас болохоор би нөгөө 70 тэрбумын тэзүүний төсвийн чинь асуусан 24 оны төсвийн тодтголтой холбоотой тэрүүгээр юу хийгдэж байгаа вэ? За Жаргалан гишүүний асуулт энэ 14 мега төслийн болон бусад төсөл хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэлүүдээр ялангуяа төслийг төрөвчлүүлэх, эрчимтэй үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсгүүд байгуулагдаад ажиллаад явж байгаа. Одоогийн байдлаар 2 ажлын хэсэг байна. За дээрэс нь энэ бүсгсэн хөгжлийн үндэсний хүрээлэн дээр бүсгийн хөгжлийг эрчимжүүлэхтэй холбоотой гол ажлууд дээр зураг төслүүд тавигдсан. Энэ зураг төслүүдийг тавихтаа үндсэндээ одоо бүсүүдээс сонгогдсон гишүүдээс болон салбарын яамдаас авсан санал дээр үндэслээд дэд бүтцүүдийн төсөл хөтөлбөр тэр дундаа одоо яг энэ бүсгсэн хөгжлийг сум аймагт хэрэгжүүлэхтэй холбоотой үндсэн дэд бүтцүүдийг тавихад нэгдүгээрт за хоёрдугаарт энэ бүсүүдийн эдийн засгийн одоо чиг үүргийг тодорхойлохтой холбоотой техник эдийн засгийн үндэслүүдийг хийгээд гуравдугаарт бол энэ 21 аймгийн 330 сум сумын одоо төвүүдэд ялангуяа энэ 91 төвийг байгуулахад эдийн засгийн тусгай бүс үйлдвэрлэл технологийн паркууд аялал жуулчлалын төвүүд гэдэг ийм төвүүдийн одоо эдийн засгийн үндэслэлийг хийхэд энэ төсөл хөтөлбөрүүд төсөв хөрөнгүүд тавигдаад за одоо төрийн худалдаа авах ажиллагааны газар дээр сонгон шалгаруулалт нь хийгдээд явж байгаа. Одоогийн байдлаар төсөл сонгон шалгаруулалтууд бас үргэлжилж байгаа учраас энэ төсвийн одоо хэмнэлтийн тухай хуультай уялдуулан цаг хугацаанд нь төсөл сонгон шалгаруулалтаа хийж зураг төслийнхээ ажлуудыг дуусгахаар үндэсний хүрээлэнгээс хяналт тавьж ажиллаж байна. За энэ хөгжлийн төлөвлөгөөн дээр маш олон төслүүд бол ерөөсөө огт санхүүжилтийн
одоо үнийн дүн байхгүй байдлаар орж ирчээд байгаа байхгүй тий би энэ тэзүү асуугаад байдаг нь бас тийм очиртай. Уул нь бол 24 оны төсвийн тодтгол төр чинь бид нар за одоо ингээд урам зоригтойгоор маш олон том ажлуудыг хийнэ. Тийм ч учраас одоо бичиг баримтууд дээр мөнгө тавья гэж тавьсан байж байгаа. Гэтэл тэр одоо бичиг баримтуудын явц ямар байгаа талаар бол бидэнд ерөөсөө мэдээлэл байхгүй байгаа даа. Тэгээ мега төслүүдэд орсон зарим нэг төслүүд чинь ч гэсэнд ямар ч үнийн дүнгүй санхүүжилтийн их үүсвэрэнч тодорхойгүй ийм байдлуудаар одоо энэ хөгжлийн төлөвлөгөөнд ороод ирсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар бол ерөөсөө ямар ч тийм төлөвлөлт бас хийж чадахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ завшааныг ашиглаад хэдүүлээ яг үндэ яг аль аль төслүүдэд явуулах юм бэ гэдгээ маш тодорхой ярьчмаар байгаа даа. Тэгээд тэр одоо хөрөнгө оруулалтын орон зайнууд нь хаана байгаа нь алийг нь концессор, алийг нь улсын төсвөр, алийг нь гадаадын зээл тусламжаар гадаадын хөрөнгө оруулалт татах бодиттой төслүүд байгаа мó өнтер гэдгийг ч одоо ярихгүй бол ерөөсөө энэ эдийн засгийн асуудлаа томоор нь харж чадахгүй байгаа шүү дээ. За жаргалан гишүүний хэлж байгаас зөв бид нар бас гүйцэтгэл өөрөө маш чухал. Ер нь гүйцэтгэл дээр хяналт тавих асуудал өөрөө сул байдгаа шалтгаалаад төслүүд руудаас хөрөнгө оруулалт нэмэгдэх, төсвийн одоо хөрөнгийн үр ашиг алдагдaltaд орох гээд маш олон асуудал би тэрний ганцхан жишээгээд одоо Солонгосын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ аймагуудын дулааны цахилгаан станц байна. Үндсэндээ үйл ажиллагаа зогссон. За энэ бол бас салбарын яамнаас тавьж байгаа хяналт зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа зөвлөх компаниудын хариуцлагатай бас холбоотой асуудал. Тухайн цаг үед нь хянаа шалгаад болж байгаа болохгүй бол ингэн тэгнэ гэдэг хяналтаа тавиад үр дүнгийн тооцох асуудал дээр ер нь бол төрийн байгууллагууд анхаарах ёстой. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ мега төслүүд жишээ нь одоо гашуун Сүхбаатарын энэ томоохон төмөр замын холболтыг хийж байгаа энэ төсөл хөрөнгө оруулалт бол тодорхой байгаа тий их хурлаар орж хэлэлцэгдсэн. За Эрдэнэ үүрэнгийн одоо усан цахилгаан станцыг тодорхой би нефтийн үйлдвэрийн санхүүжилт нэмэгдэж дахиж одоо үргэлжилж байгаа их хурлаар хэлэлцэгдсэн бас тодорхой би гэх мэтээр тодорхой зураг төсөлтөө төсөв хөрөнгөтэй ийм ажлууд явж байгаа. Гэхдээ энэ дунд төсөв хөрөнгө нь тодорхой болоогүй. Цаашаа судалгаа тооцоог нэрлж гарч эдийн засгийн өгөөж талаас нь юм уу эсвэл нийгмийн өгөөж талаас нь тодорхойлж ялгаж салгаад зайлшгүй хэрэгжүүлэх ёстой төсөл дээр нийгмийн ач холбогдлын эсвэл эдийн засгийн өгөөж нь гэдгийг бас илүү мэдээлэл хангах ёстой. Энтэй санал байгаа. За хамгийн сүүлд хэлэхэд бүсчилсэн хөгжлийн шугамар хэрэгжиж байгаа төслүүдийн явц бол маш тодорхой байгаа. Зарлагдсан зарим нь одоо зур төсөл нь хийгдээд явж байгаа ажлууд дээр нарийн одоо гүйцэтгэлийн мэдээллийг бас албан бичгээр өргүүлье гэж бодож байна.